Хинтээ аймаг дэлгэрэнээс хүмүүс оролцож би Wind Grow байна. Гişг сайхан нэмэсвд энэ л гэдэг. Манай бүтээлийн зорилго бол нар салхи болон байгалийн хүчин зүйлээр ашиглаж малчтын ахуй хэрэглээнд хэрэгтэй цахилгаан их усвэрийг шинжлэх ухаан чаргаар бүтээх. За тэгээд дараа нь бидэнд уулна нарны энергиээр ингээд байх зорилттой зүйл ингээд бүтээл маань нарны энергиээр ингээд ашиглах төстэй. Тэгээд бидэнд нар ингээд одоогийн байхгүй байгаа учраас бид батарей ашиглан асааж байгаа. Энэ сэнсэн гадаах салхинд эргэж өгснөөр батарейгаа цэнгэлж өгөх байгаа. Энэ батарей цэнгэлж өгснөөр бид нэг одоо наргүй тохиолдолд нөгөө гэрлээ асаах боломжтой болж өгч байгаа. Энэ нарны толиороо хөрөнгөлөгдсөн энэ батарейгаа цэнэглэж гэрлээ асааж болон сэнсээ ажиллуулж болно. Нарны дээр лед гэрлээ асааж гэрэл асааж өгснөөр эдгээр бүтээг ашигласнаар нэг малчтын одоо тог цахилгаан болох одоо нэг зарцуулалтыг илүү хэлбэрчилж хөнгөвжүүлж одоо нэг зарцуулалтыг бага болгож өгч байгаа. Ер нь судалгаагаа бол 1-7 хоногийн турш хийж багш нартайгаа зөвлөснөөр бүтээл дээр бол 2-7 хоног бол ажилласан байгаа. Манай физикийн багш, мөнгө тонголог багш, химийн багш, амар ясгалан багш хоёртойгоо бид нэр зөвлөд чинь бүтээлийг хийсэн байгаа. Одоо энэ сэнс нь болохоор нөгөө нэг батарейгаа цэнгэлж өгж байгаа байхгүй юу? Одоо наргүй одоо шөнө өрөө болсон тохиолдолд бол одоо нөгөө нэг гэрлээ бол батарейгаар ажиллуулж өгнө гэсэн ойлголт. Салхи нь одоо сэнс нь байгаа шүү дээ. Сэнс нь одоо батарейгаа цэнгэлж байгаа. Батарей нь одоо гэрлээ илээд гэрлээ хасана гэсэн үг байхгүй юу? Эхлээд бол ер нь бол суурай хийсэн. Ухсарсан хийсэн байгаа. Тэгээд нөгөө одоо баашин лед гэрлээ бэлдэж наагаад ер нь бол батарей сэнс болох сэнснүүдтэй холбож өгсөн байгаа. Тэгээ мөн бид байшинхаа урд болон артлын ингээд байгалаар төсөөлж бас хийсэн байгаа. Тэмцээн болно гэдгийг бол бид энэ тэмцээн болно гэдгийг бол мэдээгүй байсан. Хим биологийн багш болох амар эсгэлэн багш маань бид нарт бол тэмцээн болно гэдгийг хэлээд тэгээд бүүн одоо баг үсгээд бүүнөрөө хийх гэсэн санаа гаргасан байна. Өөр болон энэ нарны толиохоо доотлохоо суурийг яаж энэ сэнстэйгээ холбох вэ гэдгийг бас мэдхгүй тэгээ физикийнхаа багштай ойлголцож. Энгийн бодлоор бол нөгөө энэ сэнс нь байшинтайгаа тийм хол биш нэлээд тийм 1-2 км-ийн зайтай байвал дээр км метр байвал арай нөгөө бага насны хүүхдүүд байвал бас хэцүү. 1-2 км-ийн тий. Нөгөө 1 метр байвал метр. Тий. Ингээ гэрийнхаа байшныхаа үүдтэй байвал ер нь бол яг малчин өрхүүдээс ер нь бол аль болох тулгамдж буй асуудлуудыг асуухад ер нь бол тог цахилгааны зарцуулалт бол маш их байдаг гэсэн хариултыг олгосон. Энэний үүднээс л энэ санааг бол гаргаж өгөх хичээсэн. Физикийн багштайгаа зөвлөд физикийн багш маань ер нь бол энерги хөрвүүлж хийж болдог гэдгийг бол хэлж өгсөн. Тэгээ энэний үүднээс л